Сайн үзэгчдээ ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн удаагийн дугаарын хүндтэй зочноор Баргуузам Төхөм компани захирал Ноён Жаргал ах маань өргөдөө оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танай телевиз хамт олон Монголын ард түмэн бүгдэд нь баярын мэнд хүргэе. Одоо баяр гэдэг нь одоо сонгуул болох гэж байгаа учраас баяр болно шүү дээ. Хамгийн том баяр. За тэгэхээр энэ зуны сайхан дэлгэр цагт маань олон одоо үйл ажиллагаанууд болж байгаа. Тэгээд түүний нэг бол манай Баргуузам Төхөм компани байгуулж аялал зугаалга гэх мэт олон одоо ажлуудын үргэлжлэл явагдаж байгаа хаа. Тэгэхээр Баргуузам Төхөм компани манад яг одоогоор ямар ажил хийж байна? Энэ талаар ойлоо яриа эхлэх үү? Манай компани бол энэ алтрагандаа бэлдэж байна. За тэгээд тэр Янжин бурхны тэр амгалан жаргалангийн орон Өөлин ээжийн гүшээ гэрт байгаа дээр босх ажилдаа нэлээд шамдан ажиллаж байна. За тэгээд энэ Монголын ард түмнийг итгэл дам Бакулын бүжигийн датсан байгаль гаван дээр гин Оросын ерөнхий сайд Медведев Ардсан Солонгосын ерөнхийлөгч байсан Кимчэр нарын амарч байсан амралтын газар амрах Максим дамрах тэр Баргуузам Төхөм амгалан жаргалангийн орон хотгтхүүл намрах тэгээд байгаль гаванаас далайн нүнүүд Олхон Острийн арал дээр амрах ийм аялыг зохион байгуулад та бүхнийг энэ аялд шамдан явахыг хүсэж байгаа. Хамгийн түрүүчийн аял 7 сарын 4-нд гарна. 7 сарын 4-нд бид нэр яваад энэ бүгдийг үзээд ирнэ. Тэгэхээр Баргуузам Төхөм компани маань эзэн Чингис хааны маань ижи өөлийн ээжийн хөшөөг бас сөндөрлүүлэхээр шавыг нь тавьсан. Мөн энэхүү олон аяллыг зохион байгуулснараа манай одоо Монгол улсад манай эх оронд одоо мэдээж хэрэг эрт дээр үеийнхэн уламжлалт түүхүүдийг мэдхээс гадна аялж зугаарч амарч биеэ илаашруулж ирэх бах тийм ээ. Тэгэхээр энэхүү аялал маань хэдэн өдрийн турш явахын хамгийн одоо хол аялал, богино аялал, дунд аялал гэх 3 төрлийн аялал байгаа гэсэн. Тэгэхээр аяллуудаас үзэгчдэд тодорхой тайлбарлахгүй юу? Аялал бол 3-4 5 янз аялал. Хамгийн богино аялал улаан удараа итгэл хамтаа мөргөөд ариал орхондоо мөргөөд дэлгүүр хашгаар ороод ирэхэд 3 шөнө 2 өдрийн аялал болно. За дараагийн хойнод бол байгаль гаван ороод ирэхэд 4 шөнө 3 өдрийн аялал болно. За цаашаа Янжин бурхан ороод ирэхдээ 5 шөнө 4 өдрийн аялал болно. За байгаль гаван гээд дээрс усан онгоцоор нэг хүн явахад 20 хүн суун. Тэгээд Олхон Острийн тэр байгаль далайн нуурын дунд байдаг аралд очиод ирэхэд 6 өдөр 5 шинэ аялал болно. За эхний аялал нь бол 160-180 мянган. Дараагийн нь 350 мянган. За Янжин бурхан дээр ороод ирэх нь бол 480 мянган. За Олхон Острийн ороод ирэх нь бол бүгдийг үзээд 750 мянган. Өшөөнийг аялал бай. Тэр нь бол Баргуузам голын дундах сайхан аралдаар 45 градусын халуун аршаанд ороод амраад ирэхэд 650 мянга. Тэр нь бол мөн 6 шөнө 5 өдөр аялал болно. За тэгэхээр энэ зуны сайхан дэлгэр цагт ижээ аавыг гэр бүлээрээ найз нөхдөөрөө олон одоо байгууллагын хамт олон нийлээд бас энэхүү сайхан аяллуудад аялаж болох нэ. Все, поплыли. Байкал – это самое глубокое пресноводное озеро в мире. Оно расположено в центре азиатского материка на юге Восточной Сибири. Длина озера 636 километров, вы представляете? А ширина, самое широкое место 79,5 километров, самое узкое 27 километров. Длина береговой линии 2000 километров. Максимальная глубина – это вообще 1637 метров у восточного берега острова Ольхон. Чаша Байкала состоит из 3 впадин, разделенных подводными возвышенностями порогами. Селенгийский отделяет южную впадину от средней, академический подводный хребет, выступающий над водой на 210 метров в виде ушканьих островов, отделяет северную впадину от средней. Самая мелкая северная впадина, ее максимальная глубина всего-то 890 метров. Глубина южной 1419 метров, а самая глубокая средняя впадина 1637 метров. Площадь водного зеркала 31,5 тысячи квадратных километров, это 8-е место в мире.
Площадь водосборного бассейна в 588 тысяч квадратных километров. Объем водной массы 23 тысячи кубических километров. Это в 92 раза больше, чем в Азовском море. Или в 4,5 раза больше, чем в Белом море. И столько же, сколько в 5 великих североамериканских озерах вместе взятых. Это 1/5 мировых запасов пресных поверхностных вод. Вот так вот. А высота над уровнем Балтийского моря всего-то 456 метров. В Байкал впадает 544 водотока, как временных, так и постоянных. 230 с западного берега и 324 с восточного. Со всех сторон Байкал окружен горами. Вдоль западного и северо-западного берега Байкала идут хребты Приморский и Байкальский. Вдоль юго-восточного и восточного Хамар-Дабан, Улан-Бургасы, Баргузинский, Верхнеангарский и Делюн-Уранский хребты Прибайкалья принадлежат разным горным системам, но все они относятся к горам Южной Сибири, известной своим суровым, резко континентальным климатом. А неотъемлемой частью природного комплекса озера Байкал являются его острова. По последним данным, здесь насчитывается 35 достаточно стабильных островов. Для Байкала типичные острова камни. Это такие, как вот, например, они так и называются даже. Шаманский камень в истоке Ангары, Бакланский камень у мыса Бакланева, близ бухты Песчаной, камешек Безымянный и Курбулинский в Чевыркуйском заливе. Вот такой вот маленький рассказ о нашем озере Байкал или острове Ольхон. Кто-то туда залез. Хамгийн дээдлийн үнэ маань нэг үгээр хэлэх юм бол 7 хоногт 750 мянган төгрөг хоол унд унааны бүх зардалтайгаа орж байгаа гэж ойлгож болох уу? Тэ өдрийн өглөөний цай, өдөр оройн 2 хоолтой, унааны зардал, буудлын мөнгө тэр байгаль гавнуулах баячууд амар төвчрээс үнэтэй тэр нь хамаа авахгүй даахын дутаа амраад тэнд бол ерөөсөө нэг цэцэрлэгт хүрээлэнд оцсон юм шиг болно тэр байгаль гаванд. Тэн ч одоо Томс өнжүүлэн тэн дотор ирнэ хармони мөнгө дуустал шорлог морлог юу л бүх юмуд бай. Энэ манай бус туристууд хинч тийш явдаг 20 заануудаас би орон морон хийгээд яг тохирчод ирсэн. Одоо намайг 7 сарын 4-нд гараад ирэх гэдэг хүлээж байгаа. Тэгээ баргууд тэгтээ мөн баргуудын төхөм амлан жаргалангийн оронд очино. За манайхнаа бол эцэг өвгдийн уугуул нутаг. Тэр ч даалангын 944-өөс 980 он хүртэл тэнд амьдэрчээсэн. Өөлөн ээжийн нэрээр нэрсэн дрэвэн байна. Тэнд могон чуулга хад байна. Тэгээд салаа өгдөн нар шантай. Үнэхээр гайхалтай нутаг. Энд очиод мөргээд байх юм бол бид өхөн хойзын дэшиж Монгол зөв замаар орно. Бидний шүтэн бол нүдтэй нараас учраас нарандаа залбираад ингээд явах таах хэд дэш. Өөр төгөө үзээрэй. Тэгээд эзэн Сингис хаан ч Монгол улсын нэг гэсэн. Тэр бархан хаа олонд очиж мөргөөд тэнд залбираад алангын ээжтэй мөргөөл байх юм бол тэндээс чинь бид нэр Монгол дэлхийхэд Монгол эзэхийг үгүйхгүй. Тэр бархан аавал хотгох хөл чинь 500 жилээр дарахлагдчихсэн. Модныг 50-60 м энэ дэр. Ер нь
байгаль далаанцахаар 110 км явна шүү дээ. Энэ бол ховорхон аял. Энийг та бүхэнд аялаараа хичээж байна. Тэгээд 7 сарын 4 10-11-нд ингээд дараач айлууд ингээд цовроод яваад. Та нар богино аялаар нь ч болно, том аялаар нь ч болно, хамаг ингээд явна шүү. Ярилцах цаг нэвтрүүлгээрээ бид нийгэмд хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүргэдэг. Энэ удаа улс Баргуусам Түхэм компаниас зохион байгуулагдж байгаа аяллыг болоод улаан үдээс нэлээдгүй олон километрийн цаана сундэрлэж буй эзэн Чингис хааны маань өөлийн ээжийн хөшөөний тухайс ярих зүйтэй хаа. Энэхүү хөшөөг сундэрлүүлэхэд бол маш олон урлагийн гавьяа зүтгэлтнүүд, мөн манай алдар цуутай бөхчүүд, мөн одоо сэтгүүл зүйн салбарын олон хүмүүс очиж нээлтийн үйл ажиллагаанд оролцож байсан. Мөн таныг олон одоо энэ улаан үдчүүд, ялангуяа бурятчууд нилээдгүй таатаа хүлээж авдаг. Бурят улсад ихэвчлэн бас амьдардаг гэж сонссон. Бурят улсын маань одоо ерөнхийлөгч уулзсан байгаа, мөн соёлын сайд нь уулзсан байгаа, мөн одоо хамт лам уулзсан байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүстэй та хэрхэн энэхүү одоо аяллаа болоод мөн өөлийн ээжийн тийм ээ энэ хөшөөг босгох талаар мөн одоо газар нутгийн байршил гээд нилээдгүй хол зайд бид бүхэн маань явж амьдарч шүү дээ. Тэгэхээр тэнд яаж сундэрлүүлэх болов? Эзэн хааны ихийн хөшөө босгох гэж байгаа учраас дэлхийн сууд хүний хөшөө босгох гэж байгаа учраас давай та энд босго гэдэг. Тэдний чин ерөнхийлөгч нь яг тэр хөшөө босгож байгаа зэрэг уулзаа сая хагас сайд дээр гэрүүлтийг амраад өгч जैन. Баяр хүргэсэн соёлын сайд нь та сайн байна гэсэн. За тэр хамлаа нь бол маш зөв сайхан гэж танд баярлалаа. Монгол ард түмэнд Монгол ураад хоёр ялгаа гарал үүсэлний эндээс үүсэлтэй юм чинь. Бидний хүмүүхэн ихээс гардаг учраас ихээгээ хөнлөөд энэ чинь том баярлалаа. Энд л ямар нэгэн саад татгар байхгүй. За манай зочид Монголоос ирсэн байна тийм үү? Их сайн байна. Энэ нэмний одоо яригт гэж газрын баргажин дээр, баргажин голын иргэн дээр манай одоо бурятсан их баяртай их нэртэй болоод байна. Тэр учраас одоо Ньюс товчийн судраас үндэслэж одоо баргажин тохом гэж газраас одоо Чингис хаан хийж байсан учраас тэр одоо гэж дөр мэдээж байна. Тийм учраас энд ирж тэр ээжийн хүндлэхийн тулд явж байсан хүмүүсүүд тийм байна. Юундээ хөлөөхөд нэмнэ мартшгүй одоо тартшгүй юм болоод байна. Тийм учраас одоо энд их буянтай түүхэн үед хийж байсан хүмүүсүүд баяр хүргэж байна гэж байна. Алтарганадад ирээдтэй 64 квадрат метр газар ондамаа цутгацсан одоо яг жаахан одоо спонсор хандуу жаахан дутаад байгаа. Тэнд л 500 сая төгрөгөөр босч юм байгаа. Манай монголчууд нэрээсээ тэгээд эзэн хааныхаа ингээ Чингис гээд одоо энэ Гармгаа тэр хинтийн яриад л тэгсэн дэлдээд байгаа шүү дээ. Тэгсмэр тэр эзэн хааны Чингисийн ихэн хөшөөг босгох жаа тэрлүү нэгж копиг мөнгө явахгүй л ба штэ. Тэгэхээр эндээ нэрэл эзэн хаан Чингис гэж ярьд юм бол ихийнх нь хөшөөг босгох жахад тэнд л зохимжийнхаа хандив өгөх. Тэгээ Монголын ард түмнийг энд доор гарч байгаа дансанд өөрийнхөө боломжоор 1000 гэхгүй 10,000 гэхгүй таахны хандив өгвөл таав нөхрийг өөрсний чинь үйлс хэрэгтэй байгаа гэж бодож. Тэр чинь ганцхан ойлын ээжээс Исүхэ Баатар. Тэгээд ойлын ээж. Тэгээд дөрвөн хүний өхөн бүгдийнх нь энд хийж байгаа. Тэр хөшөө дурсгал гэргэж байгаасууд сэтгэл зүрхээрээ хийж байгаа шүү. Ганцхан хандивын дээрээ л гацаад байна. Улсын тэр бүрээсээр манай ясмахны тасаргаанууд энэ төр дуртай байгаа нь өөрөө монголчууд, хайлнымаг туваа. Ерөөсөө монгол туурхтны хувьд дээшээ гарах ийм л хувь тавилантай. Эдэн Чингис гэж тээжээ дэлдэг усад энэ анхаарал хандуулах байхаа гэж бодож байна. Тэгээ энд ойлын ээжийн хөшөөг гэрт байгаа байдлаар нөхөртөө 5 хүүхдийн намд тусахаар 64 квадрат метр газар хундамаа сутгацсан. 7 сарын 1-ээс өмнө ямар ч байсан энэ гэрийг босгоод өшөө зочид буудлын гэр 4-5 гэр барихын сонирхолтой. Живсэрлийн навдан хундамаа сутгацсан байгаамаа. Тэгээ бид эндээ ирж энийг эргэж тоороод энэ хамтран ажиллагч энэ Баргуусам Түхэм энэ Баргуусамская арена татсангийн ширээ ламтай хамтраад зэдэнтэй хамтраа гэж байгаа. Энийг ингээд гэж үжихээр бархан ууланда янжин лам бурхандаа мөрөхөр энэ мөргөөд зүгээр нэг хөшөө босгоод хайчихгүй энд бол гэр цуулгаад тэгээд энд өдөр тутам нэг 100-аас 200 хүн мөргөж явах ийм сонирхолтой ийм бодлоготой байгаамаа. Тэгээ энд та бүхэн
сэтгэлээр тусалж энд ихж мөрөж өөлөөж мөргээд Янжин бурхан мөрөж яхыг та охинд санал болгож байна. Би одоо энэ 64 квадрат метр газрынхаа талбайн голд нь хундам цуцсан газар ингэ зогсож байна. Монголчуудаас жуулчтай хамт ирээд байж байна. Телевиз үзэж байгаа та бүгд амар амгалан айлтгая. За өнөөдөр бид нар өөлөө ихийн хөшөөг одоо босгох энэ сайхан аялалд оролцож явж байгаадаа маш их баяртай байна. Жаргал багштай баярлал талархснаа илэрхийлээд Хорвоогийн хамгийн сайн сайхан мөхний хөсийг өрөмөр байна. За ингээд жаргал багш минь та урт удаа насалж таны юу сансан 9 хүсэл нь биелж эрүүл сарвал амьдарч 100 насал 6 даа таяг тулаараа гэж хүсэж байна. Бол энэ улаудын мэлэн сайн буудлын нэг гостиниц профсоюз гэдэг буудал ирээд байна. Энэ буудал бол энэ бөөний зах, годон гутлын зах юмд орох юм сайн буудал байдаг. Ийм учраас энэ буудлынхаа даа манай компанитай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ Сергей Ринцнэг дарга энэ сайхан мөрөд залуу байдаг энэ буудлынхаа талаар танилцуулна. Сайн байна. Бид маргажин төхөм жаргал компанитай нэгдэж нажлах байхад бид их баяртай байна. Манай хэмдэмнэ их зашид будул байна. 96 местийн эндэмнэ хол bir газар байна. Зууд хүнэ дэтэмнэ кафе сайгон байна. Тэтгэн хажуугаар тэр их има автостоянкын байдаг газар байна. Тэгээд л их л хэн гэдэг өбө нэгтгэж хамтаа ажиллах гэж их найднавди. Тэрний загаар бид энэ 2016 онд отдел туризм нэгдэ. Нэг залуу бэрхэ хүн абабди. Тэгээд л тэр туризмэр их ажиллах натабди. Тэгээд манай их юмнэ энэ гашинцэмнэ энэ улаудын хотын центрсо байна. Захадна тэр Ваза Бүркөв союз байна. Энд эра бурдрам театр байна. Их центр байна. Трамвайны харги эра автобусы харги эра центрсо. Тэгээ бол ажлна их нэгд бол бид их баяртай байна. Тэгээд нэр Монгол аха донор зоно мэд урнабди манда ярж аштагти манда ханагти манда их амтсэ иди холимна бэрхти гэдэг. Эцэг өвгдийнхаа уламжлалыг тийм ээ ялангуяа эзэн Чингис хааныхаа ээжи өөлөн ээжи яг төрсэн газар нь одоо хөшөөгөө босгоод мөн одоо тэндээ ойр орчмнуудаас аяллахаа энэ багийг бүрдүүлээд олон одоо сайхан хүмүүсийг бас амраагаад алжаалын тайлаад энэ амралц одоо яг өдөөд бол амарч байгаа шүү дээ бид нар чи асин гээд маш олон хүмүүс илүү зүсгч маань амарч байгаа. Тэгэхээр яг энэ цаг мөчид маань доорх хуцаар холбогдоод Баргуузам төхөм компани жаргал ахтай маань холбогдоод доорх хуцсуудаар яриад энэ хүн амралт цугаалга мөн өөлөн ээжийн хөшөөнд хандивлаарай өчигөн ч болоо та бүхний маань тус нилээдгүй одоо олон хүмүүсийн буян заяанд нэмэртэй маа гэж бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр ер нь өөлөн ээжийн хөшөөг яагаад заавал одоо босгох болов энэ олон ажлыг баг гэлтгүү их гэлтгүү ажлыг хийхэд санхүүгийн хүндрэл бэрхшээлүүд ямагт тулгардаг шүү дээ. Эдгээрийг бас хэрхэн даван туулж байна. Маш олон сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн энэ одоо өөлөн ээжийн хөшөөнд бас танд нэмэр болоосой гэж би бас уриалмаар байна. Мөн одоо энэ амралтанд нь одоо амраад энэ улаанууд, Иркутск, саяны таны хэлсэн одоо Баргуузам төхөм, Янжин лам бурхан гэл олон зүйлүүд байгаа шүү дээ. Энд нь бас амраарай гэж бас хүсэж байна. Тэр Янжин лам бурхан ч одоо урлагийн охин тэнгэргээ тэнд очиж усууч одоо урлагийн зэрэг дэвэн дээшлэн за тэг хүүхдүүд бол баталгаатай хүүхдтэй болдог, харин жилгүй хүн хань жилтэй болдог. Манай Монгол улсчууд 30 гэдтэй эмэгтэй очиод
мөргээд ирсэн чинь хүнтэй суугаад хөвгд гаргацсан дөөн баяр байдаг ш. Ирэн тэгээд юмыг эцэг өвгдийн нутг руу явхад л та нар бүх юмыг биелнэ. Тэр Арамгаа тэр чинь дорнот хинтэй бүтэг тойрог нэмэл авчин эзэн Чингисгээл тэгсмэр тэрний хийх нь хөшөө босч байгаа тэрэнд нүдэнээ сууж ш. Тийм хүн хурал гарахад хэцүү л байх. Тэр тэнгэрээс харж байгаа шүү дээ. Хилдийн аймаг маань бүр Чингис хот болсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чинь тэгэхэд энэ улсууд ойлгосон зөвхөн өнөө маргааш явахаас ирээдүйг бодох Монголын хувьд байдаг шнэ. Бидний чинь шүтээ бол нүдэнээр их Чингис хаан алангын ижил гэж ярьдаг шүү дээ. Тэр сумаа төрүүлж байгаа хэн хөтөрл даваа жаргал хөтөрл алангын иж эвтэй үл хөштэй би ингээд төрүүлээ гэж ярьж байгаа. Тэгч алангын иж дэлхийн сууд хүн байж шүү дээ, тийм ээ. Тэрүүндээ яга очиж мөрөгдөн. Тэрний чинь унсан усан байна шүү дээ. Унсан газар маш тэнд очиж мөрөхөд настай улсуудыг дуртай яадаг. Залуучууд аахын тийш очиж сайн амьдралаа замыг залаараа. Түүнээс энд гэрэлдээд байгаадах юм бол дээш явахгүй. Ер нь хүнд өргөдлийн зовлон гэдэг бол нилээдгүй ихээ. Тэгээ олон хүмүүсээс тантай мань холбогдож мөн одоо үрийн заяас хайрлсан энэ хүү одоо үрийн заяа дууддаг мөн амралтандаа бас энэ тухайн улаан үдээс нилээдгүй ойрхон байдаг гэсэн энэ дээр очиж мөргөх ёстой юм уу? Мөн одоо ирээкийн бяцлаглаар таныг бас хичээлдэг гэсэн. Ирээкийн бяцлаглаар олон хүмүүсийг эдгэрж илаашруулсан гэсэн. Тэгэхээр ямар хүмүүс бас танд хандаж байв? Энэ ирээкийн бяцлал гэж юу юм бэ? Ирээкийн бяцлал хүн ерөөсөө л өөрийгөө эмчлэх, хүнийг эмчлэх ганцхан энергиэр л эмчилдэг байх. Энэ Будда орхон Есүс Христосийн гэгээ Марийн энэ чинь бүгд алдартай болсон гартай энергитэй байсан учраас энэ чинь олон түмэн тус хүлээ дээш явсан байхгүй. Тийм учраас Монголд цагаатаа гэж ерөнхийдөө ирэх бол сайн явж байгаа. Энийг хэсэг алга болчиход тэгээд энэ 1920-30 оны үед Японы сууд эрдэмтэн Макао улсыг хүн гаргаж ирээд энэ чинь дэлхийн хөгжилтэй орнууд дээр үж байгаа Монгол дээр цагаатаа нутагшуулсан энэ хүн баяр хэрэгтэй ингээ ирэхээр хичээл дээрээ энийг товчхон яриад өгöd юм байна. Тэгээд ирээкийн тэр холбоотой үзээд сайн яагаар энэ бол хүн өөрөө ирүүл байхын тулд л энийг өөр хүнийг эвчлэхийн тулд энэ юм ордог энэ гайхалтай. Оросууд бол маш их дуртай. Бисгэн тагт маш дай дэдвшгээд багшаа. Тэгээд та нар тэгээд ирээдүгөө бодохын тулд та нар их эцгийнхаа нутагч мөргөөрөө гуугараа замраа зөв замраагаар өшөө ямар замаар ямар ч гоё юм хэлээд бол явахгүй. Тэгэхээр бидэнд ганцхан одоо тэр их нутагтай тэнд очсон хүн юу ч үзэн юу ч харан тэнд өчөөгөн дээр хадан дээр чинь юм харагдана. Тэгээд тэр хотгот их уулын гүндийн тэр оон гүнд орчход Янжин бурхан гэж одоо ярилээд байгаа. Янжин бурхан биш ээ. Зөндөө Монголын эцэг өвгдийн дүрс харагдана. Тэндээс ч Монгол Орос уцаар явах альч гэрийн ус гар утсаар холбогдож тэр оон гүнд өөрсөөр очиж мэдэрнэ дээ. Тийм учраас уцаар ирнэ гэхэд тэгтэр арай нэг өөр үзэнтэй байх. Тэнд очихоор та нар тэнгэр Янжин бурхан гэдэг шүү дээ. Тэгэхээр бас өөр олон бурхдууд байх юм. Олон хүн бай. Тэр чинь Янжин бурхан чинь хүүг тэрээ сууж байгаар харагдана. Бүжиг хийж байгаар харна, хөгжим тоглож байгаар харагдана. Өшөө олон хүний зургууд харагдана. Янз янзаар харагддаг шүү дээ. Өөр хий Европ байх юм бол көөхөлтэйгээ тавьж ирээл хөвгд гуйгаал өстө окей гэж явдаг шүү дээ. Бусад бүхэл дэлхийн улс орнууд иймэрхүү зовлон бэрхшээлүүд байгаа шүү дээ. Түүнээс салахын тулд энэ аялал маань нэлээдгүй хэрэгтэй байна. Ер нь тэгээд Баргуун зам төхөн компани захирал жаргалахтаа уулзахаар маш олон одоо зөвлөдүүдийг яаж нэг дор ингэж хийж байна. Тэр үеийн ээжийн хөшөөг босгож байна. Дээрээс нь аялал зохион байгуулж байна. Дээрээс нь ирээкийн бяцлал хийж олон хүнийг бас эдгэрч илаашруулж байна. Одоо энэ их үйлсэд нь манай Монголын ард түмний чин сэтгэлийн тусламж хэрэгтэй байгаа гэдгийг бас нийт телевиз үзэгчтэй хандан хэлмээр байна. Баргуун төхөм жаргал компаниас Итгэлт хам Улаан Удхот Римбучи багшийн хийд При Байгалсгийн Ойлгон арал Янжин Ламбурхан Баргуун голын халуун аршаанд амрах гэсэн маршруттай сонирхолтой мартагдчихгүй аяллыг зохион байгуулж үйлчилж байна. Үүнээс гадна Янжин Ламбурхны дэргэд Баргуунский датцангийн хажууд Чингис хааны их өвлөн ихийн хөшөөг гэрт байгаа байдлаар Исүхэ Баатар 5 хүүхдийн хамт байрлуулсан боржин чулуун хөшөөт байгууламжийг бий болгохыг зорж шав тавьж суурийн ажлыг хийж эхлэх байгаа билээ. Үр хүүхэдгүй хүүхэдтэй болж хайны жилгүй хайны жилтэй болдог хүсэл биелүүлэгч Янжин Ламбурхныг зорин ирсэн мөргөлчдийг Монгол туурхтныг нэгтгэсэн эзэн хааны ихийн хөшөөнд
мөргүүлэх зорилгоор энэхүү хөшөөг бүтээх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Монгол дуурайхны сэтгэлийн хандаг өргөлөөр босч байна. Эрхэм үзэгч та бүхнийг ч гэсэн өвөг дээдсийнхээ хөшөөг бүтээх энэхүү үйлсэд нэгдхийг уриалж мөн зөвлөж байна. Баргуудаа мэрэгний охин Баргуузан гатан гэж яг тэр Баргуузан гатны охин алангай 944-980 дээр. За хэн бол өөлийн ажлууд тэр гэрүүлээр ажиллаж амьдэрчээсэн. Тэгээд өөлийн эжийн нэрээр нэрлжсэн древн байж шít. Тэгээ могон шуулгаад тэн дээрээс очихдоо зэрэг та нар нэг юу үзчих вэ, юу харчих вэ гэдэг дотор ном 97 хоног ч 5 хоног ч 6 хоног ч яваад ирэхэд та нар нүдэндээ багтахгүй мөнхийн сайхан ахаал нэг оцсон ахаал явъя гэдэг шүү дээ. Одоо тэнд хар зам давж байгаа. За өрөөдийн хэлгээс эхний Янжин нам руу хар зам дуусъя гэдэг одоо нэг 360 км тэрнээс чинь нэг 300 км газар хар замтай тавьчихад байна шүү дээ. Одоо олон аялал жуулчлалын компаниуд байдаг болсон. Олон хүмүүсээс ихтгэл хамт буюу энэ олон аяллуудараас явахыг хүсэж байгаа. Тэгэхээр яг энэхүү таны аялалд явсан Баргуузан Төхөн компаниар жаргал ахтайгаа холбогдож явсан хүмүүс бол өөлөн ээжийн хөшөөндөө бас нэмэр тус алах юм байна. Аяллаа маань тодорхой жоохон хувь нь энэхүү хөшөө сүндэрлэхэд бол маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж би ойлголоо. Тэгэхээр энэ олон үзэгчид маань, телевиз үзэгчид маань, энэ сайхан сэтгэлтэй ард түмэн маань жаргал ахтай маань доорх утсаар заавал холбогдорой. Манай доорх гарч байгаа одоо хаан банкны данс байгаа. Энэхүү данс руу өөрсдийнхээ чадах зүйлээрээ туслаараа. Тэгээд өөрт байгаа чадах зүйлээрээ бусдад туслана гэдэг бол үнэхээр агуу зүйл. Жаргал ах маань миний асуугаагүй, ялцах цаг нэвтрүүлгээрээ асуугаагүй зүйлүүд үзэгчтэйгээ хуваалцах зүйлээ танд үлдээ. За яг мөнгө босгоод ингээ хийж болоход янз янзын банкын тэгтэйгээд зээл аваад босгоход би босгоод туристүүдээр мөнгө төлж байгаа. Тэгэхээр энд хандив өргсөн хүний өөрийнх нь хувь зээл дэвшлэх байхгүй хамгийн болно. 1000 төгрөг 5 төгрөг. За эзэн хааныхаа их хайр тэхийнх нь хөшөөнд нь би хандив өгсөн хүн тэгэхэд надад буян болно миний хувь зээл дэвшлэх гэж бодоод их өгч гэсэн мөнгөө тэр голланд банкны даас хаан банкны даасанд хийгээд байх юм бол өөрсөнд ч хэрэгтэй. Энэ бусад халим бүрээ төвд өөр монголч тэгж шившээд ойлгоод баг ч гэсэн хамаагүй чадлагын нэр мөнгө өгнө гэж өгч штэ. Тэг чи манай малчин ч ажилчин ч сайдын ч даргын ч манайхын эзэн Чингис хааныхан гэж ихээр тэгээд тэр хийх нь хөшөө босгож байгаа чинь тэрлүү ганц хэдийг өгдөг гэж байх юм. Тэгэхээр чи харж байгаа Чингис энийг та бүхэнд хэлье. Тэгээ та бүхэн үүнд тусалж юм хувь заяага дээшлүүлээрэ. Зөв зам олоорой. Урд урдаанаас удаан жаргаж дэлхийг эзэмхэн Чингисийн үедээ эргэлдэн орохыг та бүхнээс хүсэн өрөөж байна. За тэгэхээр Орос улсад бас бурайд бас бол нилээдгүй дэмжиж тусалж ерөнхийлөгч одоо боловсролын сайд хамт гээд олон иргэд бас өчөөхөнч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа. Тэгэхээр манай шийдвэрлэх төвшний хүмүүс болоод Монголын ард түмэн тань туслана гэж найдаж байна. Ялцах цаг нэвтрүүлэг энэ төрөйг жаргаж байна. Иргэн Улслатур баяртай үзэгчтэй. Монгол юмгүй, бурят юмгүй дүү мандаа өшөөд их юм бэлгэлээ. За тэгээд хоёр дуу дуулъя. За. Айтархан ганцтай хаалхивна Алларен бохны гэрчдула Алларен бохнор яхал гэвшэ Аллахын зүрхийн сегништа Батархан ганцтай гаргасэла Батархан зантай юм гэрчдула Баржны яруулар яхал гэвшэ Ботлен хайхны сегништа Сэтгэлтэй ганцтай сэлэнгила Сэхияхнэгүй гэж дуула Сэлэнгийн ангор яхал гэвшэ Сэтгэлэн хайхны сегништа Бурятхан ормне ужумхала Бусаран ялград яхал ёлла Жин одгимне Утане жаргале ятгюме Урхна важин одгимне
Ултанаас жаргалын нутагയോ. Яагаас юм жимээ. Тийм. За одоо тэгэхээр намсраа ижүүн хөгжим халуун элгэн нутаг. Эзэн Шингис юмнэ жи өөлөн жимнэ тэр хайхан хөшөө бурят хайхан нутагтамнэ хүндрэлэн бодож болтодаа шиж залгон сэнгэж ижидэ хадаг өргөж мөргөж байхын үлзэтэй хайхан өрөөлди өргөн дэвшүүлье. Хураа.